За өнөөдрийн хичээлээр бид эртний зураг дүрслэл 2 гэсэн сэдвээ үргэлжлүүл үзнэ. За Монголын эртний улсуудын зураг дүрслэлийг бид үзэж байгаа. Өмнөх хичээлдэр бол бид эртний зураг дүрслэл 1 гэсэн хичээл үзсэн. За сэргийн сонцгой. За хадны сүг зураг дээрх зураг дүрслэл. За 2 тонлоо буган чулуу шөнийн зураг дүрслэл, хүн чулуу шөнийн зураг дүрслэл. Манай сургуулийн хойно байдаг тийм ээ. Хүннүү их дэлгүүрийн ханд байдаг. Зураг дүрслэл байх нь шүү дээ. Тэгэхээр тухайн үеийн маш энэ бол хүннүүг үед хамаардаг урлагийн гайхалтай бүтээл гэж бодож байгаа. Төрөүний өмнөх хичээлдэр үзсэн 3 агуулгаас одоо улам илүү хөгжөөд за дүрслийн хувьд тэгээд тухайн үеийн хүмүүсийн бүтээсэн тэр гар урчуудын хийсэн гайхалтай бүтээлүүд нь бүр тис ондоо төвшнө гэж урж байгаа. Одоо эндээс харагдаж байна. Одоо энэ амт ам болж байгаа амт харахад хойдлын хоёр одоо хөлн тэ бүр ингээ бүрэн ингээд эргэсэн байдалтай. Энэ бол өөр уран сайхны маш тийм гоё хэтрүүлэг явж байна. Бодит байдалд бол ингэж авахгүй шүү дээ тийм. За үүнийг агнж байгаа аратны дүрслэлийг та бас ингээ сайн хараарай хүмүүс маань. Маш гоё ингээ нумарч ирсэн. Энд дэр ямар гоё юм урлаг нь өөрөө шингэж өгсөн байна тийм. Энгийнээр шууд дүрслэх нь тэр өөрөө урлаг биш болчих шүү дээ. Тэр бол зүгээр л энгийн дүрслэл болно. Энд дэр маш тийм уран сайхны хэтрүүлгүүд. За одоо энд багш нь дугуулаа харуулж байна. За алтан эдэлт онд чулуун шиг төмлөд бас гэж байна. Тэгээд энэ амьтны өслөг байдлыг ямар гоё илэрхийлсэн тийм. Орчин цагт хүртлийг иймэрхүү дүрслэлийг илэрхийлж гаргаж одоо ингэж хийдэг хүн бас их хуур. Одоо энэ дахин давтагдчихгүй бидний түүхийн маш үнэтэй төв болж байгаа. За энэ эдэлтээр ихэд нэг шинэ ойлголт гарч ирж байна. Дүрслэлийн үед ямар ойлголт байна? За яг тэр нүрээр ингээ хуваахаар тэг шинэ ойлголт ингээ гарч ирж байгаа гэсэн. Мөн л ялгаагүй нэг ан авын дүрслэл маань хэвээрээ байна. За энэ янгир юм аа тийм. Шинэ ингээ зурж үзүүлж байна. За ингээ бие нь ингээ орж эхэллээ. За эсрэг талд нь болохоор янгир ямааг агнжаа ирвсгийн дүрслэлийг их гоё гарч ирсэн. Маш ийм гоё дүрслэл, ийм гоё одоо юм түүхийн маш үнэтэй юм олдурууд бидэрт байгаа. Бид нар бас энэ гайхалтай зүйл бас хайрлаж хамгаалах хэрэгтэй. За ингээд нэг талынхаа дүрслэл нөгөө талд ингээд тэгш маш гоё бууж өгсөн. Үнэхээр гайхалтай. За одоо бугны дүрслэлийг та бас ингээд харж байгаа тийм ээ. Юусе амьтныг бол энгийнээр ирсэн ямар ч дүрслэхгүй маш гоё тийм уран сайхны хэтрүүлэгтэй ингээд дүрслэж байгаа. За тэр дүрслэл нь одоо энэ хүннүүгийн ширмэн ширдэг буй энэ хоёр дахь агуулга дээр гарч эхэлж байна. За хүннүүгийн энэ урлагийг ширмэн ширдэггүйгээр бас төсөөлхийн аргагүй. За энэ дээр дүрслэгдсэн байгаа амьтдыг хараа. Мөн ан аавынх нь тэр сэдвэн тэр урлагийн сэдвэн мөн хэвээр байгааг хүүхдүүд бас ажиглах хэрэгтэй. За энэ дээр дүрслэгдсэн байгаа эдгээр бас хээ угаалц тийм ээ гоёл чимэглэлийг нь бас ингээд давхар харах хэрэгтэй. За тэгээд амьтдын хөдөлгөөнийг бол ерөөсөн маш гайхалтай гаргасан. Үргэж цоцсон байгаа тийм. Тэгээд гүгж хараад тухайн амьтны хөдөлгөөнд донжиг бүр уран сайхны ийм гоё хэтрүүлэг ингээд орчин цагт хүртэл одоо манай Монголын уран бүтээлч донд ийм сонирхолтой, ийм сонин гоё байдлаар илэрхийлсэн бүтээл бас их ховор байдаг. За одоо энд тухайн үеийн хүмүүсийн бас урлаачдын тийм ээ бас юм гоё хийний хэмнэл давтамж харагдаж байна. Тэр арслангийн хий ихэд одоо ингэ өнгөлгсөн ба шүү дээ. За энэ дээр шинэ ойлголт гарч эхэлнэ. За хүүхдүүд маань ингэ хараа гайхаж байгаа. За шуун толгойтой тэгсэн хэрнээ ийм далавчтай тэгээд ийм бар биетэй тийм ээ ирвсч юм нэг ийм. Энэ бол өөрөө одоо бод амьдрал дээр бол ийм амтан байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол өөрөө уран сайхны хэтрүүлэг болж эхэлж байгаа гэсэн үг. За тэгээд за эд зүйлс дээрх одоо энэ дүр дүрсэл бас урлагийг бас шингэж өгсөн байна. Энэ бол 3 дахь манай сэдв ба. За энэ эдэл ширгэлж байгаа зүйл дээр тухайн одоо үеийнхээ амьтдыг их гоё дүрсэлж өгдөг. За ан голчлон хийдэг өстэй. Ан аав хийдэг тэр гол яг дүрслүүдээ энэ эд зүйл дээр ингэж их гоё шигтгэж өгдөг. Тэр тоогоон дээр ихэд их бас гоё юм л дээрсэн. Тэмээний дүрслэлийг та нараас ингэ хараарай. За энэ тэмээний дүрслэлийг ингэ
толгойн дүрслэл тийм ээ, биеийн ерөнхий дүрслэл, за энэ аргал угалзын ингээд дүрслэлсэн байгаа байл. За хүүхдүүд маань гайхаж магадгүй энэ бол тогоо. Тэг багш ийм тогоо хаана байсан юм бэ гэдээ бас хүүхдүүд маань асуудаг. За энэ бол аяны зэрүүлтийн тогоо байна. Монголчууд бид нар тулгын 3 чулуу гэдэг 3 чулуу тавиад хээр гадаа ингэж дээр нь тогоогоо тавиад хоолоо болгож иддэг. Эртний хүмүүс бол энийг бүр ингээд аль эрт дээр үе те боловсонгоо шийдсэн ба шүү дээ. Энд нэг юм 3 хөл хийгээл яг нь тогоо болоод ашигласан. За энд зураг дүрслэлийн нэргээд яг юм зургийн хэлбэрээр одоо харуулсан баг. За хэтрүүлэхтэй яаж тухайн үеийнхэн амьтдыг яаж хэтрүүл уран сайхныг хэтрүүлэхт оруулж байгааг одоо та хүүхдүүд нь бас ингээ харах хэрэгтэй. Маш тийм сонин дүрслэлтэй. За энэ амьтдын хөдөлгөөн, биеийн хилэмж тэгээд маш гоё уран яруугаар ингээ дүрслсэн байгаа байдал. За энэ дүрслэлийнх нь онцлог тэгээд энэ бүхнийг ингээд маш сайхан харах хэрэгтэй хүүхдүүд. Хүүхдүүд маань онлайн хичээл амжилттай үзэж дуслаа. За яг багш нь гэрийн даалгаварт өнөөдрийн үтсэн эдгээр зураг дүрслэлээсээ за 1-2 төрлийн зургийг сонгож аваад за зургийн дэвтэр юм уу ондынхон дэвтэр аль нэгэн дээр ингээд доор гарч байгаа бичлэгч ингээд зохиомжлоод зураад ирээрэй гэсэн даалгавар өгье. Тэгэд энэ зургийг бол заавал бас өнгө будгаар тэгж маш мундаг тэг ялгах шаардлагагүй. Ерөнхий дүр дүрслэлийг сайн ажиглаад хэрхэн дүрслэгдсэн байна гэдгийг маш сайн ажиглаж судалж сурах шүү дээ. Тэр нь чухал. Хамгийн гол нь энэ дээр дүрслэгдсэн байгаа эдгээр сонирхолтой дүр дүрслүүд бол одоо манай монголчуудын тийм ээ. Одоо Монгол ухсааны бидний маш тийм түүхийн хосгүй үнэт бүтээл учраас тэрийг бас ойлгож хайрлахын тулд тэр талаас нь ерөөд нь зураг авсан. Нэлээд сайн юуг яаж зурсан юм болоо гэдэг талаас тэ одоо тэр бэлгэдлийн амьтдыг яаж дүрсэлсэн юм бол ямар хэм маягаар дүрсэлж байна тийм ээ. Хөл гарыг нь одоо яаж хэтрүүлэхтэйгээр дүрсэлж байна тэр бүхнийг нь их ажиглаж зурах хэрэгтэй. Тэгэх юм бол та нарт маань бас үлдэж байгаа. Та нарт маань бас илүү үлдэцтэй байх болно. За одоо энд зурган дээр харагдчихэв тийм ээ. Их тийм сонин дүрслэлэр хийж байна. Тэгэд зургаа заавал учиргүй бас тийм лаг будах гад бол хэрэггүй. Одоо бичлэгэн дээр гарч байгаа шиг одоо хөнгөн будалтыг хийгээд за нэг зах ирмэг хэсэг юм ингээд хөнгөн будалтыг чинь тэр зүгээр эртний зураг дүрслэл учраас их гоё харагдана. Тэгээ өөрсдөө их гоё зохиомжлоод тэгээ хөнгөн будалт хийгээд дуусгараа хүмүүстээ. За дараагийн хичээлээр уулзтлаа. Дөрөв штэ.